Damn. Holy fucking shit. Миний хэлж чадах зүйл гэвэл энэ бол дэлхий дээрх хамгийн тэнэг зүйл. Oh my god. Look at this bell. Looking at me. Чи надтай нэгийг үзмээр байна уу? Алив тэгээд алгадаач те. Одоо уучраа олоочтой залуусаа. Ахмад тархиндаа маш хүнд бэртэл авчихлаа. Тэр одоо бараг л үгсэн. Амьд гарах боломжгүй гэж эмч хэлсэн. Энэ залуу алгадах тэмцээн дээр тархиндаа гэмтэл авч биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн гэсэн ч удалгүй нас барсан. Энэ бол дэлхий дээрх хамгийн алдартай спорт. Дэлхий дээрх бүх дайггүй спортыг бүгдийг нийлүүлээд 4 дахин үржүүлсэнтэй тэнцэнэ. Одоо цаг үед 10 секунд эсвэл түүнээс ч богино бичлэгт хүмүүс татагддаг болсон цаг. Яагаад ч юм тийм л болчихсон. Хэрвээ урт байвал сонирн биш, шууд скипийн товчилж ярьсан кино бүтэн киноноосоо ид үзэлттэй байх жишээний. Тэгвэл яг энэ хувьслыг ашиглан маш хурдан үр дүн нь харагддаг алгадалтыг спорт болоод хөгжүүлчихсэн. Энэ спорт хүчтэй, эвсэлтэй, сайн барилддаг, сайн цохилддог байх нь чөтгөртч хамаа байхгүй. Спорт скил сайн байж болно. Гэхдээ хойд насанд ч хэрэг болно. Энэ спортоос болж залуусын амьдрал оронгоороо эргэсэн. Хэрвээ чи азтай бол оронгоороо эргээд гэмтэлтэйгээ эвлэрч амьдрна. Хэрвээ чи жоохон л азтай байвал тэр дороо үхнэ. Энэ спортын хамгийн сайхан зүйл нь юу гэж чи дургүй хүнийхээ нүрэлүү хамаг хүчээрээ алгадаж болно. Та Монгол улстай тулааны спортын чиглэлээр бичлэг хийдэг энэ суваг дээрээ subscribe дарж дэмжээрэй. Харин энэ бичлэг хийж байгаа миний хувьд маш их чухал ач холбогдолтой зүйл гэдгийг ойлгоорой. За ингээд эхлэе. Энэ спорт анх яаж үүссэнийг чөтгөр бүү мэд. Гэхдээ миний таамаглаж байгаагаар эхнэр нь нөхрөө алгадаж л эхэлсэн байх. Орчин үед спорт болж хөгжиж эхэлсэн 2000-ад оны ихэнх үеэр Орос, Америкт анхны тэмцээнүүд зохион байгуулагдаж эхэлсэн их сурвалжууд байна. Үүнээс өмнө бол хосуудын үл ойлголцыг шийддэг үйлдэл байсан байж болох. Америкийн нэгдсэн улсад үүнийг зарим хүмүүс шоу болгож хөгжүүлээд мөнгө олж байхад нөгөө талд нь өрсөлдөж байгаа залуус олж байгаа мөнгнөөсөө илүү асар их хэд баялгаа алдсаар тийм ээ, энэ бол тэдний эрүүл мэнд. Энэ спортын хамгийн шүүмжлэлд өртөөд байгаа зүйл юу вэ гэхлээр тархины гэмтэл. Биднийг харахаар хараал идгэж чи наана юу хийж байгаа юм бэ гэмээр. Яагаад ингэх ёстой юм бэ? Хүмүүс бол нүүрлүү зүгээр л алгадж байгаа харагдана. Гэхдээ бодит байдал дээр ямар хүчтэй цохилтыг толгоонд авч байна гэж төсөөлөд үзтээ. Хаста хараал идмэр гэж хэлэх хүч олдохгүй байна. Бурхан минь хайрын толгой энд дэлхийн хамгийн тэнэг зүйл болж байна. Тэр одоо амьд болов уу? Тулааны спорт тархины гэмтэл хоёр ойрхон байдаг. Гэхдээ тулааны спортод тархины гэмтэл авахгүй байж ч болох боломжтой. Харин алгаддаг төрөлд бол гарах гарц байхгүй. Тархи ямар нэгэн байдлаар заавал гэмтэнэ. Хүнд эсвэл бүр хүнд гэсэн хоёр сонголттой. Алгаддаг тэмцээнийг зохион байгуулдаг бүртгэгдсэн 3 холбоо бий. Мөн мөрийг тавьж алгадцгаадаг хичнээн чухав жижиг шагийн нөхдүүд байдаг юм чөтгөр бүүмэд тоог нь гаргах боломжгүй. Үүний нэг бол Power Slap. UFC холбооны ерөнхийлөгч Dana White өөрийн эзэмшиж буй Power Slap холбоог нэрд гаргахын тулд хаа сайгүй энэ спортыг жинхэнэ утгаар нь бүүсэлдэг. Энэ тэнд ярьцлага өгөх бүрдээ энэ спорт бол удахгүй UFC-гээс ч илүү алдартай болно гэж зарладаг. Шин сонирхогчид болон учир мэдэхгүй нөхдүүдэд энэ бол хөгжилтөө санагдаж болох. Би алгадалтын тэмцээнийг үзэж цааш сонирхож үзсэн. Бас зохион байгуулж байсан хэд хэдэн компаниудын талаар судалгаа хийсэн. Юуны өмнө тэмцээний үзэлтийн тоо 300 саяыг давж байсан намайг утгаараа шоконд оруулсан юм. Тэгээд би үүнийг олон нийтийн сүлжээнд гал асааж байгааг мэдсэн. Хэрвээ үүнийг зөв зохион байгуулж чадвал телевизээрч бас төмөр тавих бүрэн боломжтой. Бүр юу ч байгаагүй энэ зүйлээс би мөнгө олох боломжтой. Энэ өвдөлт миний туулсан амьдралын хажууд бол юу ч биш. Би энд ганцхан зүйл хийх гэж ирсэн тэр бол өрсөлдөгчийн тархийг зад цохих.
Гэтэл 50 орчим мэрэгжлийн тамирчидтай энэ холбоо бодит байдал дээр спортын шууд дамжуулалтаас хасагдсан тэгэгч учиртай үзэлтүүдээ хурамчаар нэмсэн гэж буруутгагдсан тэгсэн ч байж магадгүй мөнгө байхад асуудалгүй. Хүмүүс нь мөнгөний төлөө тархины эдгэсээ чөтгөрт шууд утгаараа худалддаг. Дээрээс нь нэмэд үргэлж маргаан дагуулдаг. Дахиад нэмэхэд сэтгэл зүй муутай жирэмсэн эмзэг хүмүүсийн ментал шууд утгаараа гэмтдэг. Зарим нь бүр харж чаддаггүй. Тэгэхээр энэ спортыг сурталчилж буй ноён Дана White-ийн яриад байгаа маркетингд итгэхэд бих. Гэхдээ энэ алгадалтыг зөвхөн Дана White ганцхан Америкт зохион байгуулад байгаа юм бол биш. Энэ өрсөлдөөн нь улс орон хаа сайгүй явагцаар дээрээс нь энгийн нэг гэр бүлдэж алгадалтын чимээ гарах нь энгийн. Магадгүй эхнэр нөхөр хоёр энэ спортоор бие халаалт хийж байж болох. Эсвэл нөхөр төрийн дуулалын дараа гэртээ орж ирээд хүртэх ёстойгоо хүртэж байж болох. За тэр яхав цаашаа явъя. Эдгээр бүсгүүчүүдийг харалтаа сайхан тачаангу харагдаж байна. Би биетэйгээ ямар ч маргаангүй. Гэхдээ яан гэж талбай дээр нэг нэгнийгээ эсэргүүцэлгүйгээр нүдэндээ цус хуртал алгадана. Хүндэтгэл хаана байна? Энд ямар ч логик алга. Би хачин зүйлүүдийг ойлгож байна. Хүмүүст нисдэг тэрэгнээс үсгэрн өөрсдийг амжилттай болгохын тулд ямар нэг зүйлийг хийдэг. Би үүнтэй маргахгүй. Гэхдээ энэ хүчирхийлэл fight буюу тулаан гэх нэрийг ашиглаж байгаа нь надад үнэхээр таалагдахгүй байна. Өөр нэр олж өгвөл ёстой таарна. Энэ тэмцээнд оролцож байгаа хүмүүсийн түүхийг сөхөөд харахад бүгд өнгөрсөнд ямар нэг онцгүй түүхтэй. Заримийнх нь илүү сонирхолтой, заримийнх нь бусдаасаа энгийн, зарим нь амьдралдаа том алдсан тэрнийгээ засах гэж байгаа хүмүүс. Power Slap дэлхийд даяар анх удаа цацагдаж, үзэгчд үзэхэд үнэндээ тэдний анхны реакшн бол аимшигтай. Дэрэгдээс нь үзэж байгаа хүн битгий хэл алгадуулаад газарт унсан хүний цусыг сорох гэж байсан шумуул хүртэл үхтлээ өрөвдсөн новш гэж. Тэгвэл мэрэгжлийн тулааны аналистууд сонирхогчд болон тулааны шинжээчид үүнийг шууд эсэргүүцэж байсан. Ирүүний хэсэг рүү шууд алгадуулна. Би үүнийг ойлгохгүй байна. Үнэхээр үзэж чаддаггүй. Яагаад вэ гэвэл би толгойн цохиулах ямар байдгийг мэднэ. Би тархинд гэмтэл авах ямар новшин аимшигтайг нүдэрээ харж байсан. Оки MMA жинхэнэ ирчүүдийн сугийг үздэг танаас асууя. Тийм ээ, яг үзээд сууж байгаа та одоо хариул. Эдгээр залуусыг тамирчин гэж хэлж болох уу эсвэл тулаанч гэх үү, алгадагч гэх үү? За монгол хэлэнд хэрэглэж болох тохиромжтой үгийг доор оруулаарай. Намайг UFC анх эхлүүлж байхдаа адилхан асуултууд ирдэг. Залуус нэг нэгнийхээ дээрээс өсөрч зодолдоод эн чинь энгийн л байх зүйл гэж. Ихтэй мөнгө олоод эхлэхээр анхаарал татах залуус ороод өсөлдөөн гараад эхлэхээр хүмүүс үүнийг анхаарч эхэлнэ. Тэгээд яг тулаантай адилхан сургалтууд шаардлагатай болж эхэлнэ. Тэгээд хурд хүчийг нь хэмжээд сургаад хөгжүүлээд эхлэхээр орлого нэмэгддэг. За хоёр алгадагч маань нэг рүүгээ харж байгаад ямар ч эсэргүүцэлгүйгээр алгадалцсан. Хүн цохилтоор дуусах нь хэлбэг. Гэхдээ хаяа хинэж унахгүй байх тохиолдол бий. Тэгвэл шүүгчд ялагчийг зарлана. Чөтгөр бүүм мэд яаж шүүгчин байгаа ёстой урамтаа шаалаа. Чиний алгадалт миний эхнэрийнхээс ч дор байна гэх юм уу новш гэж. Энэ бол жинхэнэ утгаараа төлбөртэй хүчирхийлэл. Алгадуулж байгаа хүний толгой бас нүдний дотор хэсэгт бас мэдрэл гайцаа юу болж байдаг бол судас мэдрэлүүд саяараа дэлб үсэрдэг байх. Үүний оронд гар барилдааны UFC хөгжүүлбэл дээрч юм шиг ядахнаа мэдрэл муутай үхлүүд биш том гартай залуусын тоо илбэг болох биз. Танд гайхмаар санагдахгүй байж болох зүйл гэвэл үнэндээ тулааны спортод хяналт тавьдаг олон эмнэлгүүд тулааны спортыг дэмжигч байгууллагууд энэ шоуны зөвшөөрлийг дэмжээгүй. Тэд бүгд Невада мужийн спорт комисс энэ шоуг зөвшөөрөх ёсгүй гэж үзсэн. Тулааны спортод алдартай тулаанчид болон тэдгээрийн эрүүл мэндэд анхаардаг хүмүүс бас тархины талаарх гэмтлийг мэддэг хүмүүс энэ шоуг маш хүчтэйгээр эсэргүүцэж байсан. Учир нь энэ бол зүгээр л сайн дурын тархины гэмтлийн хоорондын солилцоо. За гэхдээ бас шууд утгаараа алгадаад байдаг ч дотроо бас дүрмтэй. Эхний дүрм зоосоор шодож хин төрүүлж алгадахыг шийднэ. Цаг явж ихснээс хойш гараа 3 савн 30-аас 60 секундэд багтааж алгадана. Өрсөлдөгч алгадуулаад унсан бол 30-аас 60 секундэд сэргэх хугацаа өгнө. Хэрвээ босч чадахгүй бол тулаан дуусна. 3-аас 5 раунд үргэлжлэнэ. Жингийн ангиллын хувьд UFC-тэй ойролцоо өөр зүйл гэвэл үнэмлэхгүй хүнд жин гэж бий. Ер нь жин ахиухан байх тусам давуу талтай гар хүчтэй. Үнэмлэхгүй хүнд жин, хагас хүнд жин, дунд жин, хагас дунд жин.
хөнгөнгээд тус бүр аврахтай аваргуудын доор алгадагчид маань чансаа гараад жагссан байд. Хэрвээ өрсөлдөгч ихний цохилтыг аваад тархи цочилд ороод унлаа, арай гэж сэргэж босч ирсэн бол хоёр дахь цохилтыг яаж аргалах боломжтой бол. Учир нь хоёр дахь цохилт гэмтлийг улам хөндрүүлж цаашлаад амь насанд ч ямар ч авралгүйгээр хүр. Ах мань тархиндаа маш хүнд бэртэл авчихлаа. Тэр одоо бараг л үгсэн. Амьд гарах боломжгүй гэж эмч хэлсэн. Энэ залуу алгадах тэмцээн дээр тархиндаа гэмтэл авч биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн гэсэн ч удалгүй нас барсан. Тийм ээ, учир нь хоёр дахь алгадалт яг л ихний алгацсан газараа дахиж очино. Өөрөөр хэлбэл тархи юу болсныг ухаарч хамжаагүй байхад хоёр дахь цохилт ирнэ. За нэг алдартай алгадагчийн талаар жишээ авъя. Васили, үнэмлэхүү хүнд жингийн алгадагч, биеийн жин 160-аас 165, Орос улсын иргэн, алгадалтын рекорд 12 ялалт, 2 ялагдал, 1 тэнцээ. Энэ залуу Power Slap-д ороод нэрд гарсан бол биш. Аль 2018 онд Оросд байхдаа өрсөлдөөнд орж игэлсэн. Power Slap 11 тэмцээнд төрүүлж үнэмлэхүү жингийн авраг болсон. Гэхдээ 2025 оны сүүлээр аврагын цолоо алдсан гэж дуулсан. Мэдээж энэ холбоо руу орохын тулд багахгүй тулааны спортын замналыг туулж өнгөрүүлсэн байх. Өмнө нь алгадалтаж байсан бол бүр сайн. Хэрвээ үгүй бол ямар нэг аргаар энэ холбооны реалити шоунд шалгарч гарч ирэх. Шалгарсны дараа нэг тэмцээнд оролцоход $2000 цалинтай дайжгүй хурдан дуусгаж чадвал нэмээд $2000 бонус аавна. Өндөр чансааны аваргын тэмцээнд өрсөлдөж буй тулаанчийн цалин $25-аас $50,000 хооронд хэлбэлцэн. Зарим онцгой тохиолдолд $75,000 хүрэх үе бий. Би хуучин найз бүсгүйтэйгээ хаваад байхдаа хоёр тишээ болсон. Тэр охиноо аваад Техас руу нүүчихсэн байсан. Би охиныхоо хажууд хангалттай байж чадаагүй. Энэ балай спортоос болж би мартамхай болсон. Ердөө $2000 төлөө энэ залуу эрүүл мэндэ зөөлөсөлсөн. За ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд энэ тэмцээнд оролцогчдын 80% нь тархины дөрвөлтийн шинж тэмдэгтээ гардаг. Өөрөөр хэлбэл 20 хүн хоорондоо алгадалцлаа гэж тооцвол 16 тархины гэмтэлтэй дуусна. Хэдэн нэмлэг явах юм бүү мэд. Багцаа тоогоор өдөрт 200 хүн энэ тэмцээнд оролцдог гэхлээр 160 бол зоолттой мэдрэлийн гэмтэл авдаг болж таарч байна. Тэгвэл оролцогчдын 30% нь эхний алгадалтын дараа ямар нэгэн гэмтэл авч эхэлдэг. Тэмцээний явцын үзэлгээр 40 орчим тулаанчийн хацрын ясанд цэв суусан, цууралт үүссэн, нүд чихний цус алдалт цаашлаад шалтгаангүй ухаан алдаж унсан. Тулааны спортын чиглэлээр дагнан бичлэг хийдэг Oki MMA гэх суугийн ээлжит нэгэн дугаарыг та хүлээж авлаа. За тэгээд дугаараа үзэж дууссан бол таны хийх ажил ойлгомжтой та subscribe товчон дээрээ дарж дараагийн иймэрхүү баримтат кино эннээс илүү гайхалтай бичлэгүүдийг яг цаг тухайд нь хүлээн авч үзэх. Цаашлаа та өөрийн үздэг суугийн жагсаалтанд энэ суугийг зайлшгүй нэмж оруулах. Яагаад гэвэл энэ бол Oki MMA. Суугийн маань subscribe үнэхээр гайхалтай хурдцтай өсөж байна. Та бүхэн үргэлжлүүлээд дараад байгаарай. За ингээд дараагийн галзуу дугаар хүртэл иргэн уулзтлаа. Түр баг. You have one shot on stage, what you got to play? Generic drops for days, still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so